Оюут тулгын урд газрын Улаанбаатар хотоос урагшаа 600 км зайд буюу Өмнөг аймгийн Хамбогд сумын нутагт оршин оюут тулгын манай улсын эдийн засгийн хөгжилд удаан хугацааны туршид өрөөгөж өгөх онцгой чуулгуулахыг төсөл юм. Энэ томоохон бүтээн байгуулалтын явцад байгаль орчны зарим асуудлыг шийдэх, өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байна. Үүний нэг бол Өмнөг аймгийн Хамбогд сум дахь Ундай голыг хамгаалах, урсацад хэсэгчилсэн тохируулах хийх ажиллагаа юм. Ундай гол нь говийн гол горих сайрын нэгэн адил хаврын шар ус болон зуны борооны усны төр урсацтай говь нутгийн байгаль эколог хүн ардад хэрэгтэй усны их үүсвэрөөгөө баг ундрахтай баг гүний урсац агуулдаг. Баг гүний урсац гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хөрсний усны урсац гэж ойлгож болох юм. Говийн ихэнх голын адил суурь чулуулаг нь усаа нэвтрүүлдэг онцлогтой. Тиймээс бүтэн жилийн турш хөрсний устай байдаг. Энэ гол нь галбын говийн олон булга гар худаг хайлаас болон заган ойд тижээдэг юм. Ундай голын үндсэн голдрол нь ил уурхай байрлах талбайтай давтсаж байгаа юм. Хэрвээ ундай голыг хамгаалах, урсацад хэсэгчилсэн тохируулах хийхгүй бол ундай голын хөрсний ус нь ил уурхай руу шүүрч тус байгууламжаас доош орж голын дагуух мод бут хатах булаг шанда гар худууд ширгэх эрсдэл гарна. Үүнээс хамгаалах зорилгоор ундай голыг хамгаалах, урсацад хэсэгчилсэн тохируулахыг шаардлага гарч байна. Ингэснээр голын усыг ил уурхайн нүх рүү шүүрхээс хамгаалах, уурхайн үйл ажиллагаанаас голын голдрол үзүүлэх нөлөөллийг бууруулах, гадаргын болон хөрсний усны урсацыг хэвээр нь хадгалах зэрэг олон талын аж холбогдолтой. Ундай голыг хамгаалах, урсацад хэсэгчилсэн тохируулах их байгууламжийн талаар тайлбарлая. Усны урсгалыг уурхай руу ордог хэсгүүдээр хөндлөн хаалт хийж хиймэл далан босгоно. Энэ дал нь гадаргын болон ул хөрсний урсгалыг ил уурхай руу орохоос хамгаалах юм. Дал нь усны урсацын доод талбай буюу суурь чулуулаг дээр баригдах бөгөөд 6 метр нь газрын гүнд, 4 метр нь газар дээр ил байрлана. Хаасан усыг урсгах хоолойг уурхай тойруулан газар доогуур суйрлуулна. Энэ хоолой нь хөндийн жингээр усаа урсгана. Ус дамжуулах хоолын эхлэгцийг төгсөх цэгийн хоорондын өндөршлийн зөрөө нь 22 м-ийн зайтай. Энэхүү газрын гадаргын онцлогтой зохицуулан ус дамжуулах хоолыг өсөрч байгаа тул шахуур, татуурах хэрэглэхгүй байгалийн жамааран урсах боломжтой болж байгаа юм. Хоолойгоор урсах хөрсний ус нь ил уурхайн үйл ажиллагаанд өртөх аюултай байгаа боровогийн задгайг долгоны сайр дээр сэргээхийг. Ингэхийн тулд хоолойн гарах хэсэгт урсгал хуваарлах савыг байрлуулна. Энэ сав нь газрын гүнд буюу хөрсний хөлбөлтийн гүнээс доош байрлана. Энд хоригдлогдсон ус тодорхой түвшинд хүрээд хоолойгоор дамжин газрын хөрсөн дээр байрлах 3 ширхэг ус тосох онгоцонд очино. Боровогийн задгайг орлох энэ 3 онгоцны ус хальж сайрандаа зутгана. Өвлийн улиралд шинээр бий болгосон задган ус хөлдөж тэндээ мөс хэлбэрээр хадгалагдана. Энэ үед газрын хөрс рүү чиглэсэн хоолой дох ус хөлдөж газрын доор байрлах ус хуваарлах савыг дүүргэн дээгүр төвшөнд байрлах цоргоор гадагшаа халин газрын гүнээр урсна. Дулаархад мөсцсөн хэсэг хайлж шинээр бий болгосон задгай дахин сэргэнэ. Энэхүү байгууламж баригдсаны дараа голын ус ширгэх болов уу, голын усны урсац нь татрах болов уу яах вэ гэсэн эргэлзээ иргэдийн дунд гарах нь мэдээж. Тэгвэл одоо эдгээр олон асуултуудад хариулт өгье. Ундай голыг хамгаалах, урсацад хэсэгчилсэн тохируулах хийх төслийг шинжилх ухааны үндэслэлтэй урт хугацааны судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлаж боловсруулсан учраас байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Одоогийн байга байдалд ч аливаа нэгэн өөрчлөлт орохгүй. Тус төслийн инженер техникийн судалгааг 2005 оноос хойш Монголын болон гадаадын эрдэмтэд хийж эхэлсэн бөгөөд нэлээд олон хувилбараар боловсруулж байснаас хамгийн оновчтой нь одоогийн энэ хувилбар бөгөөд наривчилсан судалгааг 2011 онд хийж эхлүүлсэн байна. Ундай голыг хамгаалах, голдролт нь хэсэгчлэн тохируулах хийх төслийг бид 2005 оноос 11 оны хооронд олон улсын болон Монгол улсын мэргэжлийн багуудтай хамтарч судалгаа хийсний үндсэн дээр боловсруулж гаргаж ирсэн байгаа. Энэ судалгаа хийх явцдаа бид нар хэд хэдэн хувилбарыг судалж үзээд хамгийн боломжит хувилбарыг сонгосон байгаа. Энэ төслийн хүрээнд бид ундай голын хөрсний усыг ил уурхаар шүүрхээс хамгаалж байгалийн гормоороо хадгалагдаж үлдэх бололцоогоор хангаж байгаа юм аа. Энэ төслийг барих байгуулах явцад бид нар орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажиллана. Мөн энэ ундай голын голдрлын дагуу усны орон нутгийн оролцоотой усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Мөн цаашдаа гарах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг бид нар орон нутгийн засаг захиргаа ард иргэдтэй хамтран хэрэгжүүлж явах болно.
Орон нутгийн иргэдийн дунд уурхайн үйл ажиллагаанаас хамаарч зарим худгийн ус багасж байна гэсэн түгээмэл ойлголт байдаг. Оюутлогоо компани 2003 оноос эхлэн хам богд сумын малчдын гар худгуудад усны түвшний хяналт чанарын шинжилгээг тогтмол давтамжтайгаар хийж ирсэн. Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад төслийн үйл ажиллагаанаас хамааран малчдын гар худагт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлээгүй. Өнгөрсөн онд оюутлогоо төслийн дэмжлэгтэйгээр бэлчээрийн менежментийн хам богд алтан нутаг төрийн бус байгууллага 20 орчим гар худгийг сэргээн засварсан. Бэлчээрийн менежментийн төслийг анх оюутлогоо компани санаачлан бэлчээрийн менежментийн холбоотой хамтарч ажилласнаар Хамбогд суманд Хамбогд алтан нутаг гэдэг төрийн бус байгууллагыг байгуулан одоо уг төслийг одоо хэрэгжүүлж эхлээд байна. Манайх нийт 14 бэлчээр ашиглалтын хэсэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр малчт маань ойролцоо нутагтаараа хамтран нэг хэсэг болсон байгаа. Тулгамдж байгаа гол асуудал бол бэлчээрийн усан хангамжийн асуудал байсан. Тэр дундаа одоо социализмын үед гаргасан гар худгууд маань ихэнх нь дарагдаж ашиглагдах боломжгүй болсон учраас түүнийг засварлах тийм саналууд нийтлэг гарсан учраас бид эхний ээлжинд энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм аа. Гар худгийг сэргээн засварлахдаа экскаватор ашигласан худгийн босоо хамны лайг арилгах илүү гүн буюу суурь чулуулагт хүртэл ухаж байгаа нь давуу талтай. Гар худаг сэргээн засварласны дараа худгуудын ашиглалтын хүртээмж нэмэгдсэн байна. Эндээс харахад хам богд сумын гар худгуудын тэжээгдэл нь хур борооноос шууд хамааралтай байдаг төдийгүй удаан хугацаанд сэргээн засварлах ажлыг орхигдуулсны улмаас худгийн усны ундраг улсны түвшин буурахад нөлөөсөн гэж үзэж болох юм. 13 худгийг бий болгосон. Бид нар одоохондоо юу асал да нодны бид нар ч мөнгө 2 өдөр яваад Монголын бэлчээр менежментийн холбооны энэгтүүдтэй ч гэсэн хамтран ажилласан байсан. Тэгээд 13 худгийг бий болгосон. Энэ гүний хоолой энэ баруун одоо нөлөөллийн бүсийн худгийг бий болгосон. Тэн дээр яасан гэдэг ирсэн? Яасан. Хуучин одоо маш одоо мөнхөө гэхэд аваад үзэл дээ. Мөнхөө гэхэд одоо маш хэлбэг ус байсан. Сүүлдээ ундраг нь дарагдаад ундраг гэж нөгөө хөндөөлж тэр нь дарагдаад байхгүй болчихсон. Тэрийг бүгдийг эргүүлж хайсан. Тэр маш сайн болсон л доо ерөөс үнэхээр. Малчад бол одоо үнэхээр бахархалтай байгаа. Салга, шархад, сүүжийн амн ус, мөнхөө, эхний халив, дунд халив. Тэгээд дуулгын шархад, сухай шавг гэх мэтэр ингээд 13 худгийг бий болгосон. Ямарч болсон. Худгийг би энэ цайлгын став дээр застаан даргааш л да. Тэгэхдээ би төвхийн худаг гэдэг худгийг нэг өвгөнтэй нийлээд хэдэн тэргүүттэй нийлээд хэдэн хоног тухаж байл баг сарш хоол юм болсон. Тэгэхэд энд өлөрөөс 20 минут өнтер бол ухаж байгаа. Гэж бол бүгд ингээд оюутай хамт эргүүл ачиж юм чи. Ход ашаа машаад эргүүлж хаяал. Тэгэл бүх хундраг нээгээл тэгэл эргээ харчих. Ашиг гэсэн гадар нь хашуулсан. Хашаахгүй гэсэн гадар нь колчоо тавьсан. Шууд колчоо тавьж гэсэн гадар нь колчоо тавьж гисэн. Оюутгаагаас өгсөлдөө колчоо үнэгүй өгсөн. Маш өндөр өртөгтэй колчоо байна л дээ. Одоо энэ дээр үе интерметрийн колчоо бол биш юм л том колчоо тавьсан. Ажгүй. Улаан толгой байна. Бас. Гэвч 13 худгийг бий болгосон да. Манай багт. Юунд жавхлан 6 худаг, баянд 1 худаг. Нийт үнсэндээ ингээд 20 худаг бий болсон. Манай шинэ одоо энэ тэгээд ус сүйдэ малч өсөөд ганц удашуудад үер явахгүй хорвоо шарахгүй ингээд усаар гашигдаад одоо манайх шинэ уршаан 5 км явж тэр удаантлогоо гэдэг усыг уудаг байлаа. Энэ хойшон тэр талармагтаар өмнө 5 км яваад одоо бас юу тэнд малаа усалдаг байлаа. Тэгээд би яг одоо нэг оюутлогод хөсөл тавиад л одоо бас орон нутгаас одоо хөсөлт явахаар ус мос гаргахаар юм санд хөсөлт байна. Тэнд ус шууд морныг ярихлаар би тэр байдлаас нь би ярьсан. Ийм усгоо одоо манайх юм ашигладаг юм. Тэгээ ус гаргаж явах юм бол одоо манай нэг эхний ээж нэг ус гаргаж явахгүй хамгийн нэн төрөнд гэж ингэсэн чинь ирж ухаж өгсөн. Яг ирээд одоо иймэрхүү байна, тиймэрхүү байна гэдэл одоо нөлөөлийн бүс одоо юу байна. Одоо малчад ямар хуу байна гэдэг хүмүүс зөндөө ирж л байдیں۔ Улслаа байдیں۔ Уг тэр уурхаагаас нэгэн төлөө одоо тэр чинь над шиг хүмүүс байгаа гэж дандаа тэр ус мусны газар шарооны мэрэгжилтэн ус уучрвал тэр тооцоо судалгаагаа хийцэн л байгаа. Тийм учраас бол тэр бол буруу тооцоо хийгээгүй л байлгүй дээ. Өнгөрдөг намар
хэдэн худаг энэ баруун жихлын бригадаар нийлээ худаг гаргасан байх. Өвлжөө хаваржаанд нь өртөө манай энэ өмнө ч одоо тэр цахиуртан говийн урталд Харганагийн ус гэж 10 м гүнзгий худаг өгсөн. Тэр ер нь одоо нийлэн дор гүний ус сайн болсон хужиртай ус гэдгийг тэгээд тэрнийг би санал тавьсныхаа дараа гаргуулсан. Тэгээ энийг 10 м ухаад 6 м 7 м шихам хашсан. Одоо арай амал жимжээгүй амалхад яг бэлхэн болгоод орхисон байгаа. Тэгээ усны хэмжээ бол яах вэ? Одоо бас хуршимл устай байсан байх. Гэлээ гэхдээ гайгүй устай байна гэж үзсэн. Шахгалт хийж үзэж чадаагүй зүгээр гэхдээ устай байна гэж би бодож байгаа. Энэ одоо Харганагийн ус. Тэний одоо энэ зүнтэй одоо энэ 6 тойрон байгаа гэж байна. Тэрний тэр голцсон болсон дуутын тойрон гэж үйдیں۔ Тэрний тэр одоо гэж үйдэг ус. Энэ усыг болохоор одоо энэ баян дугоо гэж манай энд нийлээ алдартай баян шинжээч ямыг мэддэг ажигладаг тийм мундаг хүн байсан. Тэр хүн ярьж байхад болсон хужиртай ус юм шүү дээ хүмүүс энэ хоёр чинь. Тэгэхээр хавард багмал энийг уугаад мууддаг юм аа. Түүхий хужиртай ус уух юм бол мал болоод байд юм аа гэж ярьж байсан. Би тэрний үндсэн дээр тэр Харганагийн хотгийг тэгээд одоо болсон хужиртай одоо сайн ус гэхлээр энэ жил одоо 40 хэдэн жил дарагдсан усыг энэ жил гаргуулсан. За тэгээд энэ одоо эрдэм шинжилгээнийхэн талаар шинжилж байгаа гэдэг биш. Энэ бол настан буурлынхаа хэлснээр одоо мэдэж байгаа юм. Зүгээр энэ бусад хужиртай уснууд жоохон ямар нэг төвхөн хужиртай ямар нэг болсон хужиртай байдгийг би мэдэхгүй л дээ. Тэр үгний зөвлснөөр тэгж ярьж байгаамаа. 2012 онд гүний худаг, энгийн гар худаг, хөв сэргээх гэсэн ямар ч үсэн 3 төслөө хэрэгжүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлснээр говийн нөхцөл бэлчээрийнхээ усан хангамжийг бол бүрэн сайжруулж чадна гэж бодож байгаа. Манай төрийн бус байгууллагыг бол ерөнхийд нь бол Монголын бэлчээрийн менежментийн холбоо удирдлага арга зүйгээр бол хангаж өгөөд оюутлогоо компани бол санхүүжилтээр 100% бүрэн хангаж өгч байгаа.